Тэд үндсэн хуулийн цэцгийн 08 дугаар дүгнэлтийг хилцээ дахиад нэг цэцгийн маргаан бол орох нөхцөл байдлыг л одоо бүрдүүлээд. Өнөөдөр хууль зүйн байнгын орооны хуралдаанаар яг маш ойлгомжгүй байдал үүсэж байгаа байхгүй. Яг яагаад тань мэддэггүй. Юу хилцэх гээд ямар шийдвэр гаргах гэдэг. Тэгэхээр яг өнөөдрийн логикийн хувьд юм байна. Монгол улсын үндсэн хууль дээгүүр хүчин чадалтай юу? Цэцгийн дүгнэлт дээгүүр хүчин чадалтай юу гэдгийг дэнслэгч байна. Ямар ч үед үндсэн хуулийг л бид дагаж мөрдөн. Цэц ч гэсэн. Тэгэхээр өнөөдөр цэцгийн одоо дүгнэлтийг одоо бас зөв гэж хэлээд байгаа хүмүүс ганцхан зүйлийг хэлмээр. Уг нь бол үндсэн хуулийн тэр 66 дугаар зүйлийн 3 дээр маш тодорхой заасан. Дүгнэлтийг заавал улсын хурал хилцээд энэ улсын хурлын шийдвэрийг үнэлж байгаа цэцгийн шийдвэр гаргаж болно. Энийг алгасаад 66-гийн 4-ийг хэрэглэх ямар ч боломж байхгүй. Энийг одоо нэгдүгээрт хэлмээр байна. За хоёрдугаарт бол үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Нийгмийн гэрээ буюу энэ гэрээний нэг тал нь ард түмэн байхгүй. Ард түмний төлөөлөл болоод улсын хурлын гишүүд сууж байгаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийг манж хамгаалах институт нь өөрөө парламент. Парламент нь өөрөө цаашдаа үндсэн хуулиа ийм бүдгэрүүлж үндсэн хуулийнхаа үзэл санаа гойлаад юу ч болгож байгаа туйлын харамсалтай. За хоёрдугаар сая Баярмаа гишүүнч хэлж байна. Энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийн агуулга гэж байд. 33 дугаар зүйл дээр байгаа цэцэд маргаан шийдвэрлэх. Энэ дээр юу вэ гэхээр 33 дугаар зүйлийн нэгд хэсгийн 9 дахь заалт дээр 7 дугаар зүйлтээс эхлэв. Цэцгийн хуралдааны хянан хилцээд тогтоосон нөхцөл байдал гэдэг дээр л энэ нэгтгэн дүгнэлтээс хүртэлж явж байгаа. Юунаас хойш яг энэ 33 дугаар зүйлийн 9 10 дугаар зүйл байсан удирдлага болгосон хуулийн заалт болон хэрхэн шийдвэрсэн бэ гэдэг заалт байгаа. Хоёрхан заалт. Булган даяа даргыг үндсэн хууль зөрчсөн байна. 95 чи үндсэн хуульд нийцээг байна гэдэг л шийдвэр. Бусад өмнөх зүйлүүдийг энэ удирдлага болгож шийдвэр гаргах ямарч боломжгүй байхгүй. Энэ шийдвэрийн агуулгыг чинь 33 дугаар зүйл дээр хилээд өгсөн. Дээрээс нь үндсэн хуулийн одоо заалтаараа бидэд энийг заавал авч хилцэх ёстой. Хэрвээ нэг шийдвэр доторх хоёр асуудлыг салгаж хилцээ нэгийг үлдээдэг жишийг үлдэх юм бол цаашдаа юу болохыг бүү мэд. За хоёрдугаарт би зүгээр шулуух хэлье дөө. 95 хүчин төгөл төр байгаа шүү. Засгийн газар үүрэг гүйцэтгэгч хэвээр байгаа. Хэрвээ бид нэр 11 сарын 17-ноос өмнө 95 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй бол улсын хурл өөрөө тарах нөхцөлөг орно. Энэ 30 хоног дотор шинэ ерөнхий сайдад тавьж чадаагүй эсвэл цэц энийг нь хилээд засаа гэдээ ахад засахгүйгээр ингээ урагшлах гэдэг. Ерөөсөө цэцгийн шийдвэрийг эсэргүүцье гэдэг юм ярихгүй байгаа шүү дээ. Хүлээж аваад 95-ыг хүчингүй болгох процессыг хийчихье гэхээр эсэргүүцээд байгаа ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ цэц зүгээр үндэслэх хэсгээр ингэсэн шүү дээ. 66 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдхан зүйлтэй. Хэрэгжүүлэх гэдэг чинь хилээд нь шүү дээ. Тэгэхээр үндсэндээ ийм нөхцөл байдал орлоо. Инквайри сайда би юм яриад идэг. Ерөөсөө ингэж юм яриулахгүй. Цогоод байгаа. Дэгээс ихүүлээ тэхүү. Би давхцаж ярьж чадахгүй шүү дээ. Нэг ярьж байхад битээ саадуулаа. За. Тэгээ булган туяа даргын үед нэг зүйлийг хэлмээр байна. Яг одоо 1 минут авчи. 19 оны үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтийг 21 он туршицсан байхгүй. Тухайн үеийн ерөнхий сайд огцрох хүсэлт өгөхөд огцрох хүсэлт гэж байдгүй байна. Энийг 43-ийн 1-р зүйл зааснаар буюу гишүүдийн огцруулах байдлаар шийдэх нь зөв өгөөд байнгын ороо одоо санал дүгнэлт гаргаад тэр санал дүгнэлтийн дагуу шийдсэн. За нэгдүгээрт өөрөө булган туяа дарга дэгийн үйлийг л барьж ажиллана. Дэгийн үйлтэй холбоотой үндсэн хуулийн цэцээр ямар ч маргаан байгаагүй. Маргаан байгаагүй энэ хуулийг удирдлага оруулж хурлыг даргаасныхаа төлөө өнөөдөр үндсэн хууль зөрчсөн гэдэг бол энэ бол парламентын цаашдын дархлаанд бол маш ноцтой үр дагавар шүү. Үнэхээр бидэд энэ асуудлыг байсан бол эхлээд дэгийн үйл үндсэн хуулийн нийцж байгаа эсэх асуудал дээр эхлээд дүгнүүлж өгсөн. Тэгээд дараа нь булгаа даргын асуудал ирэх ёстой байсан байхгүй. Дэгийн үйл нь өнөөдөр хүчин төгөл дээр хэвээрээ буюу үндсэн хууль зөрчсөн ямар нэгэн шийдвэр гараагүй байж хат булгаа дарга дээр алгасаад энэ асуудлыг ингээд шийдчихэд байгаа нь үнэхээр одоо хардтал төрж байна. Тэгэхээр энэ хин дээр ч ирж болно. Сүүлдээ ингээд парламентын одоо хурал даргалж байгаа хүн болгоныг ингэж хилмигдүүлж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм л зүйл рүү явлаа. Тэгээ өнөөдөр хэлэхэд үндсэн хуулийн цэцгийн шийдвэр буюу эцэслэн шийдэж байгаа шийдвэр дандаа хүчингүй болгох суугаа гэж хардаг. Энд хүчингүй болох тухай яриаггүй шүү. Хүчингүй болох арга хэмжээг